4. Мэлми. Хотоос зайдуухан уулын өвөр газарт орших томоохон төмөр сараалжин хашаатай сүм хийд мэд газарт олон машин хийгээд хүмүүс цугларчээ. Угтаа өглөө эртлэн цугласан энэ олон улс өөрсдийн хамаарах өөд болоочийг хойчийн замд нь үдэхээр нэгэн буйны газарт ийм цугласан хэрэг байв. Эдний дунд Эрдэнэ гих залууэр эхнэр хүүхдийнхээ хамт явах билээ. Өнөөдөр бол түүний эхнэрийн өвөөг эцсийн замд нь үдэхээр тэд ийн ирсэн байв. Машинаасаа буусан хүмүүс увж цувсаар хашааны үүдээр орцгооно. Эрдэнэч мөн эхнэр хүү хоёроо дагуулсаар тэдний дунд багтаж явах. Гэтэл хашааны үүдээр ормогцоол Эрдэнэ учиргүй ихээр гайхширч түрхэн зог туслаа. Явган хүний чулуун замаар нэгэн цуваа үүсгэж явах олны дундуур хүний дүрстэй хар сүүдрүүд эгээл нисэх адил асар их хурдаар гуйлдэн байх үзэгдэн. Гэхдээ гуйлээ гэхэд ч бас хэцүү юм. Харин нэг газраас нөгөөд шилжин байх мэт ажээ. Залуу эр нүдэндээ итгэж чадахгүй хүмүүсийг дагалдаж ганц нэг алхана. Гэтэл яг түүний өөдөөс нэг хар сүудэр мэт зүйл нүд ирмэх зурт харваж ирээд халз мөргөлдөж орхихон тэр. Ингэмэгц Эрдэнийн толгой мансхийг шиг болоод явчихав. Тэр дахин зог туслаа. Түүний хамар намалдагаас халуу оргиж ухаан ягаан цус урсан гарч ирхэн тэр. Эрдэнэ алгаараа хамраад арсаар эхнэр өөдөө харав. Тэгснэ. Хамраас цус гарчихлаа. Та хоёр орж бай даа. Гэж хэлчгээ чулуухан эргэж машиныхаа зүг гүйх шахан буцлаа. Тэр тийм яаруухан алхасаар хашаанаас гараад эргэж харвал өнөөх олон сүүдрүүд ор мөргүй болсон байв. Хачи юм та. Заавч хамрын цусаа тогтоочгод араас нь орхоос. Гэж бодсон залуу машиндаа сууж салфеткаар нүрээ цэвэрлэж хамраа бөглөөд суудлаа аргаш багахан налуулж хэвтэв. Үүнээс хойш хэдэн минут өнгөрчээ. Хамрын цусан ч тогтчих шиг болов. Эрдэнэ хамрынхаа бөглөөг авч үзээд аажуухан өндөөлөө. Тэрээр амт муу хэлэх байгаа та. За sorry. Гэж өөртөөгөө ярьсаар машинаасаа бууж өнөөх хашаан доторхыг сайтар ажив. Юу ч үзэгдсэнгүй. Эрдэнэ шийтсэн мэд алхасаар хашааны хаалгаар орлоо. Гэтэл дахиад л үе олон хар сүүдрүүд энд тэмдгүй сүйтэж бас шилжин гүйж харагдана. Энэ юу вэ? Тэр ийм бодсоор арга шухарч хашаанаас гарав. Тэгт нь өнөөх сүүдрүүд үгүй болчих ажээ. Эрдэнэ дахиад л хашааны хаалгаар орлоо. Сүүдрүүд газраас ургасан мэт энд тэндгүй байх үзэгдэнэ. Одоо тэр хашаанд орохдол энэ зүйлс харагдаад байна гэдгийг ойлгочээ. Тэр хэсэг бодол хийлж зогсоод эргэж машин руугаа явлаа. Буйны ажил нэгэнд шувтарчээ. Олон хүмүүс увж цувсаар машиндаа сууцгаана. Эрдэнийн эхнэр хүү хоёр мөн ирж сууцгаав. Түүний эхнэр тийм орж ирмэгцээ Эрдэнийг их л гайхсан мэт хараад "Гү чи чинь яава? Яагаад орж ирсэнгүй?" гэж зөөлнөр бас зэмлэх аястай асуув. Залуу өр машинаа зугуухан хөдөлгөх зууртаан харин ханых нь хамрын цус тогтдгүй гэж хэлснээс хэтрэлгүй замд нийлж их хотын зүг дөтөллөө. Хатам өвөөгийнх нь ажил явдал дуусаад 7 хонжээ. Эрдэнэ хөдөө ажилдаг тул ажилдаа очихоор яаруухан давхиж засмал замаас дөнгөж салав. Тэр багахан нэг уурхайд инженер хийх бөгөөд 7 хоногийн чөлөөнд дуусч ийн яарсаар явах билээ. Одоо шорон замаар 30 км давхиад л тэр кемптэй хүрэх юм. Түүнийг төв замаас салахад бүрийн нөмрөөд цагаан гэгээ дүүрч эхлэв.
Машины холын гэрэл цагаан гэгэнд зохигдож үзэгдэх байдал үлэмчхэн муу харагдана. Тийм явтал лавхан мөр гарсан шорон замын голоор жижигхэн шар шувуу өөдөөс нь хараад суух харагдлаа. Эрдэнэ чаавас нүдэн гэрэлтгэл бад хөдлөхгүй дэгшв. Тойроод л гарахаас гээд өндөр эрэг гарч идэгдсэн замын хажуу өөд машиныхаа жолоог багахан тарав. Гэтэл өнөөх шар шувуу гэмтхэн сүр сар хийгээд түүний урдуур амдаж тас хөндлөн гүйхэн тэр. Эрдэнэ огцом тоормц гიშгэж зогсомгцоо өнөөх шувууг дагуулж харсаар таг хөшөж орхив. Гэрлийн үзүүр амдаж гүйсэн шар шувууг одоо харвал хөсөр саарал дээлтэй тохон чинийхэн хүн гүйж өнгөрөх харагдлаа. Новш. Ийм дуу алдсан залуу хэр харанхуйн зүгт уусан орох өнөө амтны араас харсаар сууна. Гэвч тэр гүүгээд алга болчихсонгүй гэрлийн үзүүр харанхуйн зааг хоёрын дунд очоод өөдөөс нь эргэж харсаар зогсчихн тэр. Эрдэнэ хараагаа нарийсгаж урагш багахан бөхийгөөд улам сайн харлаа. Дээлийн тамтаг гэмээр бор саарал өнгийн зүйл өмссөн дэлдэн том чихтэй бүлтийсэн хар нүдтэй шингэн цагаан үсээ салхинд хийсгэж зогссон эл хүн дүрт итгээд амтэн амаа ангайлгаж нэгэнтээ эвгүй энийх мэт болсноо хажуухандаа байх харганы бут руу гүйгээд орчихн тэр. Өглөө нар нь тэнгэрийн цэлмэгтэй хоршиж зуны нэгэн өдрийг тунхаглан зарлалаа. Өдөш хэрд кемптэй ирж хонсон Эрдэнэ өдгөө ажилдаа гарчээ. Тэрээр хөрс хуулж буй ажилчдын дэргэд зогсоод хол ойрыг ширтэж бодол болно. Ядаргаанд орчихно гэдг нь л юм байх та. Гэхдээ тэгэд ядарч зүтрээд байгаа юм алгал байх юм. Аль эсвэл түүнийг ийм бодож зогсдол холоос хүн чангаар хашгирах мэт дуун хадаж бодол юуг нь өргөж орхилоо. Тэр нүдэрээ ихэн хашгирсныг хайж хэсэг болов. Ойр хавьд байх хэдэн ажилчид октын завгүй байцгах бөгөөд тэднээс өөр хүн үзэгдсэнгүй. Гэтэл дахиад л чангаар хашгирах дуун хавийн техникийн моторын чимээг дарж нэгэнтээ хатхан тэр. Гэхдээ бүр өөрийнх нь нэрээр дуудан хашгирчээ. Эрдэнэ дахиад л тал бүр тийш харна. Түүнийг дуудсан гэж харагдах хүн хавьд алга. Түүгэрч барахгүй тийм чангаар хашгирсныг сонссон хүн ч үгүй мэтажээ. За болж үзье. Миний энэ мэдрэл ерөн зүгээр л байгаа та. Тарих толгойн өвчтэй болж байгаа юм болов? Одоохондоо ажил баг байгаа юм чинь захиралд хэлж дахиад ганц 2 хоногийн чөлөө авъя биз. Эмнэлэгт л үзүүлдэг хэрэг. Гэж шийдсэн залуу инженер огцом эргэж машин өдөө алхав. Гэтэл түүнээс 50-аад алхмын цаана байх машиныхын жолоон дээр хүн сууж харагдана. Тэр зог дусаад халаасаа тэмтэрч машиныхаа түлхүүрээ гаргаж харав. Угтаа түүний машин цоочтой байх үлээ. Бас юу гэж нвэ? Эрдэнэ ийн шивнсээр машин руугаа яаруухан алхана. Осолтгүй л жолоон дээр нь хүн сууж байх бөгөөд түүнийг 10-аад алхмын хэрд очиход гинтэл агаарт замхрах мэт сүүмээсээр үгүй болж орхив. Арай чөтгөр шолом гээ чинь биш байгаа та. Гүй тэр буйны газарт очсноос хойш нэг л биш. Гүй ямар арч явж үзье. Эрдэнэ машины хаалга болгоомжтойгоор нээж доторхыг нэг бүрчлэн шалгав. Хүн байсан шинж огтоо салга. Энэ эзгүй газарт цоочтой машинд нь ороод суучих хинч байх байлээ. Тэр машинаа асаагаад кемпийнхээ зүг учир зүггүй давхилаа. Namo Buddhaya, Namo Dharmaya, Namo Sanghaya, Namo Gurave, Namo Buddhaya, Namo Dharmaya, Namo Sanghaya. Заахо. Чиний харшчил гарсан юм байна шүү дээ. Засал ном ихтэй л юм. Сүсгэлээд засал номоо хийлэгчихвэл тэгээд дажгүй дээ.
Дөчргөм насны тарган шар ламтан ийн нүд анж залбирсаар аманда ямар нэгэн тарин мэд зүйлийг шивнэнэ. Харин түүний өөдөөс харж суусан эрдэнэ түүний ил үгийн хариуд юу гих учраа олохгүй байхажээ. Тэр угаас лам хараар явах хийгээд шашин номын ажилд мэдих зүйл барагтайхан нэгэн. Харин лам ажиггүй хэвээр нүдэ ансаар маань уншиж суусаар. Тэгэхт нь эрдэнэ багхан суудал засаж хий ханиалгаад ой тэгээд тэр засал номыг нь би хаана хийлгэх вэ гэв. Лам нүдэ нээж түүнийг их л гайхсан шинжтэй харна. Тэгэхт нь эрдэнэ буруу үг хэлв хэмээн санаад үгүй та өөрөө хийдэг юм болов? Аль эсвэл өөр газар хийдгүү гэдгийг би нэг л сайн ойлгосонгүй гэчгэв. Ламтан багхан инээмсэглэнэ. Тэгснээ хаан хийлэг хинэ чиний л мэдэх хэрэгтэй. Хэрв надаар засал намаа хийлгий гэвэл энэ бичгийг аваад дор байгаа кассанд очиж үзүүлээд хэрэгтэй юм аваад ир. Ингэхэн тэр. Ингэснийхөө ламтан хизээдэж бичиж амжсныг бөөмөд нэгэн хүснэгт бүхий цаасыг эрдэнийн зөв сар байлаа. Залуу эр баярлаа гэж хэлмэгцээ өнөөх цаасыг аваад доош буув. Тэрхүү ламтан хоёр давхарт сууж хүн үзэх бөгөөд доод давхарт шашны дэлгүүр байхажээ. Эрдэнэ кассанд очиж өнөөх бичгээ үзүүлв. Харин кассан дээр зогсох туранхай бор залуу хүснэгтийг нүд гүйлгэж хоромхон хараад "За, та түр хүлээгээрэй. Одоохон" гэсээр эргэлээ. Үүнээс төдийл удалгүй байтал өнөөх бор залуу элдвийн арц хүч, аршаан утлаг, тэрч бүхэл ууттай шар цагаан будаа гэд хоёр тор шахам зүйлийг эрдэнийн гарт татгуулав. Тэгснээ кассын машинда тоог хийж үзээд "За, таны хэрэглэх зүйлс засал номтойгоо нийлээд 360 мянган төгрөг болж байна шүү" хэмээлээ. Эрдэнэ чуг дуугарсангүй төрөвчнээсээ карта гаргаж өнөөх залуу өөд сар байв. Эрдэнэ тийм ламд очсноос хойш 1 хоног өнгөрчээ. Ламын хэлсэн ёсоор бол 3 хоногт огт гэрээс гарахгүй бай. Будаа сэлтийг заасан зөвтөргөөд арц тэргүүднийг усанд найруулж орой бүр бүхий л бие угаах ёстой байлаа. Айхгүйж айгүй гэгчээр ламын үг бүрийг дагаж эхнэртэйгээ хамжсаар ёсыг гүйцэлдүүлнэ. Ийм байхад санаа дагаад ч тэрв аль эсвэл гэртээ болохоор ч тэрв 1 хоногт элдвийн юу ч үзэгдсэнгүй байсаар 2 дахь хоногийн шөнөтэй залгажээ. Түүний эхнэрхүү хоёр тайван унтана. Эрдэнэч мөн хагас зүрмэглэж төдхөнл гүн нойрондоо автахад бэлэн болоод байв. Гэтэл цонхныхын цаагуур хүн яваад өнгөрөх мэт болов. Гэвч тэр төдийл тоосонгүй. Цонхны цаагуур хүн явж өнгөрөхийг алийг тэргэх билээ. Эрдэнийн хагас сансан нүдний үзүүрт дахиад л хүн яваад өнгөрөх мэт харагдлаа. Тэр саялныг нүдээ огцом нээж дэрнээсээ толгоо өргөв. Тэднийх 16 давхар байрны 8 давхарт нь байдаг үлээ. Эрдэнэ хэсэг бодол хийлээд эргээд хэвтлээ. Харин хагас хаасан хөшигний цаагуур дахиад л хүн явж өнгөрөхийг хараад Эрдэнэ ухсхийн босч орон дээрээ суув. Үнэхээр цонхны цаана хүн байхажээ. Гэхдээ тэр хүн алхаж явах биш, харин хий агаарт ааж уухнаар хөвж харагдана. Эрдэнэ түүнээс харцаа салгаж чадсангүй. Энэ зурд өнөөх хүн гинтэл хөвхийг болж цонхны цаана таг зогсож орхихон тэр. Тэгснээ ааж уухнаар толгоогоо эргүүлж Эрдэнийн зүг харах ажээ. Эл хүнээ царайг харсан Эрдэнэ тэсэлгүй ухсхийн босч унтлахын өрөөнийхөө хөшгийг нэг мөр гүйцээж хаав. Тэгсэн ч ухаад авсан мэт гүн хар ухархайтай хамагчуд нь эл болж ярзайсан тэрхүү хүн дүрт үл мэдэгдэх зүйлийн царай одоо ч нүдэнд нь тодхон харагдсаар. Ламын заасан 3 хоног хэдийн өнгөрчээ. Гэсэн ч Эрдэнийн хувьд байдал дээрдсэнгүй. Энд тэнд хаач явсан элдвийн зүйлсийг харсаар эцэстээ бараг л дасж эхэлсэн гэхэд болохоор байв. Тэр байрныхаа хажуугийн дэлгүүрээс тор дүүрэн юм барьсаар гарч явна.
Өнөөдөр амралтын өдөр тул эхнэр хүүхэдтэй багахан боловч амттай зүйлсийг аваад явж байгаа нь энэ аж. Харин түүнийг тийм явсаар орцныхоо үүд рүү дөхөх үед холгүйхэн газарт нэгэн согтуу ир суугаад өөрийнх нь зүг толгой дөхөж харагдана. Өрөөсөн гартаа цэвэр үснээс автай арх барьж суугаад халуун наранд нилээд манарсан бололтой байх 50 гаруй насны эрийг дондог гих бөгөөд эрдний хажуу орцныг хөршүүлэх нэгэн билээ. Эрдэнч түүнийг харамгцсан хариу толгойд өгсөн болоод явж оров. Учир нь таарах болгондоо л архины мөнгө гуйж элдвийн зовлон тоочдог тул эрдэнэ түүнийг ихээр төвөгшөөдөг билээ. Оо миний хань хаа хүрээд ирвэ? Чамайг хэлэлгүй гараад явчихсан байхаар нь санаа зовоод араас чинь залгах гэж байлаа. Эхнэрийгээ ийн хэлсээр угтахад эрдэнэ хариу болгож инээмсэглээд би хаачгав дээ. Та хоёртоо жаахан амттай юм аваад. Гисээрээ тортой зүйлийг алтгууны ширээн дээр гаргаж тавив. Ингээд балчир хүүн их дуушуу болсоор гүйж ирэх ажээ. Эрдэнэ хүүгийнхээ толгойг элэх зуртаа эхнэрээдээ хараад хажуу орцны дондог ах ойр довоо үзэгдэг үсэн бас л архиа угаад гараад иржээ. Гэв. Ингэхтэн түүний эхнэрийн царай нэг л сонирн болоод явчихсан тэр. Яасан гинэ? Дондог ах гэв үү? Тийм ээ. Халуун наранд тэр чүхмээр амтан архиа ууж суун. Энэ орцны үүдэнд сая таарлаа. Эрдэнэ миний хань чинь юу л яриад байна та? Юу гэж өнөө арх чинь дондог ах яагав? Хана чи битгий хүн айлгаад байл та. Тэр хүн чинь саяхан өөд болсон шүү дээ. Өвөөгийн өмнөхөн ажил явдал нь болж өнгөрсөн. Эхнэр нөхрийн хооронд ийм яриа болж өнгөрөөд гэрт нам гүм ноёлов. Хоолны ширээндээ суух эрдэнэ хоёр гараараа толгоогоо бацлаад бодол болно. Харин эхнэр нь ихээр санаа зовнсон байртай түүнийг ширтсээр зогсоно. Эрдэнэ тийм хэсэг сууснаа гэргийн өөдөө хараад би ер нь ламаар биш эмнэлгээр явах ёстой хүн шиг байна та. Хэмээж айдуухан инээмсэглэлээ. Шин 7 хоног эхэлжээ. Ньютаж мэрэгжлийн сэтгэл зүйчтэй уулзаж үзье хэмээн сансан эрдэнэ хотын төвд байрлах өндөр шилэн барилгын зогсоолд ирж машинаа зогсоолоо. Тэрээр шууд буугаад л сэтгэл зүйчдээр орё гэсэн ч нэг л эв зүгээ олсонгүй ямар тааж тамхи татгаар шийдэж өөрийн талын цонхыг онгойлгов. Чи галзуурч байна гэвэл би ер нь юу гэх юм бэ? Өнөөр ингээд л галзуу солиотой амтан болчих гэж байдаг юм бах та. Цаарэж үгүй л үү. Ийм бодох зурт тамхиа татаж дуусгасан эрдэнэ машинаас буухаар шийдэж цонхоо хаах гээд дуу алдтлаа зочиж өргөхөн тэр. Төвний онгорхой цонхны цаана ноорхой хувцсны тамтагтай ус сахландаа баригдсан өвгөн хүн зогсох ажээ. Гэхдээ эрдний хувьд тэр өвгөнийг хүн гэж огтхонч бодсонгүй. Өнөөхөл нүдэнд харагдах элдвийн зүйлсийн нэг хэмээн санаж шулуухан цонхоо хаагаад амьсгаа дарах хайтав. Ингэхдээ өнөөх үзлийн өвгөн рүү харахгүй хичээсээр. Гэтэл өвгөн машины цонхыг гаднаас нь зөөлнөр тогшиж эхлэх нь тэр. Эрдэнэ ааж ухнаар толгоо эргүүлж өвгөн рүү харлаа. Одоо үзвэл өвгөн яалтчгүй л хүн байх бололтой харагдана. Түүгэрч зогсохгүй цонхоо доошлуул хэмээн гараараа дохих ажээ. Эрдэнэ сая нэг уртаар санаа алдаад цонхоо нээв. Үзвээс гудамжинд хоног төөрүүлдэг бололтой тэр өвгөн эрднийг харж муухан инээх айдаад "Хөө минь би чамд туслая. Харин чи надад ганц тавг хоол нийлэн мөнгө өгчих" гэж шолуухан хэлхэн тэр. Гэвч залуу эрд өвгөний ийл өг үнэндээ наалтсангүй. Тэрээр тэр шах байдалтай төрөвчөө ухаад 10,000 төгрөг гаргаж өвгөн өөдөө сарвайлаа. Өвгөн инээд алдсаар түүнийг нь авна. Харин эрдэнэ октын ажиггүйгээр цонхоо хааж орхилоо. Ингэхт нь өвгөн ихээр гайхширх мэт эрднийг ширтсээр. Эрдэнэ түүнийг яв гэж гараараа зангана.
Хөөрхийн өвгөн хэсэг тийм зогсоод чимээгүйхэн эргэж зогсоолын хаалга чихтэй явж одов. Эрдэнэ үр хөөхд гэж байдгүй юм бах та. Надад туслана гин шүү. Гэж бодсоор машинаасаа бууж өндөр шилэн байшингийн зүг толгоо өргөж нэгэнтээ харав. Тэгснээ байц. Энэ өвгөн надад юугаар туслана гэж хэлээ юм болоо. Гүй надад тусламж хэрэгтэй яваа гэж яаж мэдсэн юм бол? Хэмээн санаад өвгөний явсан зүгт огцомхон эргэж харав. Өнөөх ноорхоо өвгөн үзэгдсэнгүй. Эрдэнэ хэсэг бодол хийлж зогсоод түүний араас хар ирчээрээ гүйж эхэллээ. Хүн багтайхан жижигхэн цайны газарт ноорхоо өвгөн Эрдэнэ хоёул суух ажээ. Хөөрхийн өвгөн том шаазан аягтай хар шөлнөөс хөлсөө туслуулан оочилж, хажуугаар нь халуун хуушурнаас амаа олохгүй өмхөлж сууна. Харин Эрдэнэ өвгөнийг чимээгүйхэн ширтсээр. Өвгөн саялныг цадав бололтой хэдийн хоосон болсон аягийг урагшин багахан түлхээд тавганд үлдсэн 3 хуушурыг гялгар уутанд нямбайлан боосоор өвөртөө хийв. Тэгснээ Эрдэнэд хараад хөө минь би хэдий ядарч яваач гэлээ итгэсэн хүнд бол хэрэг болох л хүн. За тэр чи яхав. Чамд юу дохиогод байгааг нь би хэлье. Чи аан гэж сонсож бай. Чиний нүдэнд ихээхэн хилэнцтэй хүний булшны шороо орчихсон байна та. Ингээд л мэлмэчин сэвтэж үхэрүүдийг хараад яваа хэрэг. Гэхэн тэр Эрдэнэ өвгөний хэлсэн үгийг сонсоход итгэмээргүй мэт боловч үдсэн харснаа бодоход үнэхээр л бас худлаа гэд хэлчихэж чадхааргүй ажээ. Тэр чимээгүй хэвээр өвгөнийг ширтэн. Тэгэхэд өвгөн цааш үргэлжлүүлж Хөмбөрт бэлгийн мэлимээ гэж би. Гэхдээ эрдэм чадал нь боловсрсон хүн л тэрхүү мэлимэгээ нээж бусдад дэм болох бүхнийг хичээх учиртай юм. Харин жир хүний мэлимээ нэгдэвэл өөртөө л гай дуудахаас хэтрэхгүй. Чи тиймдэл хүрээд байгаа хэрэг. Тэгэхээр эргээд өөрийн хэвэнд орё гэвэл энэ шүн яв. Хаана ямар газар очиж ийн сэвдснээ чи өөрөө мэднэ. Харин тэр хилэнцэд хүний шарлыг чи өөрөө олох юм шүү. Тэгсний хойно булшин дээр нь энийг цацаад орхиорой. Гэд өчүүхэн жаахан сонингийн цаасанд боосон юу нь үл мэдэгдэх зүйлийг Эрдэнэ өглөө. Эрдэнэ тэрхүү зүйлийг аммагцаа их л гайхсан байдалтайгаар "Үгүй өвөө, би тэгээ тэр булшийг чинь үгүй айлвал шин мөнгө гэж таних юм бэ? Үгүй тэгээд ч тэр өдөр би булшны хашаа руу ороогүй шүү дээ." Нихимэв. Харин өвгөн түүнийг их л нухацтайгаар ширтээд "Чиний мэлимээ нээгдсэн. Чи өөрөө тэр булшийг олж дөнгөн гайгүй. Харин наад шороогоо булшин дээр нь цацаж орхиод юу ч болж байсан ямар ч хариу үйлдэл үзүүлэлгүй тэндээс холдоорой. Чамд хинч юу ч таарч болно шүү." Гэвэ. Эрдэнэ чимээгүйхэн толгой дохиод энгэрийн халааснаас төрөвчээ гаргаж харна. Тэнд нь 50-60 орчим мянган төгрөг бэлнээр байх ажээ. Тэр бүгдийг нь аваад өвгөнд өгмөгцөө. "Заав, танд баярлалаа." Гэвэл өвгөн үл ялгхан инээгээд "Хэрэггүй хөөмэн. Миний өнөөдрийн хишиг дүүрсэн." Гэчгээд үг дүүгийнхэн босч цайны газраас гарч одлоо. Эрдэнэ өвгөний араас харж толгой сэгсэрсээр хоцров. Шүн дунд хэдийн өнгөрчээ. Буйны газрын машины зогсоолд ганц машин чимээгүйхэн ирээд зогсох нь мэдээж Эрдэнэ байв. Харин тал мэд тэрхүү зогсоолд өөрийнхөөс нөөр ямар ч машин тэрэг байсангүй.
Нарнаас цэник хурааж ажилдаг талбайн гэрлүүд бүгдээр ассан байх бөгөөд тэрхэн хавийг өдөр мэтэлэг ээгүүлнэ. Эрдэнэ машинаасаа буугаад хашааны үүдтэй шалхлаа. Ингэхэд түүний зүрх хүчтэйгээр оволцсон тонгочж хамаг биеийнх нь хар хөлс эрэхгүй асгарсаар. Юу юм бэ? Эрднийг хашааны үүдэнд очиход харуул бололтой хижээлэр ийн хэлсээр огтов. Огтоос ингэн чиний санаагүй залуу эр хэсэгхэн тэнэгэлзэх мэт болсноо. Би энд нэг ажилтай. Үгүй ажилч гэж нэг юм өргөх ёстой юм аа. Гэж ээрж төгдөрсээр үннээ хэллээ. Харуул эр түүнийг хөлөөс толгой хүртэл ажигласаар багахан бодол болно. Тэгснээ за яах вэ? Шөнө өрөө гэж чи өөрөө ирээлэхгүй бол ордоо. Бодвол учиртай болоод л хар шөнө ирээ биз. Гэд хашааны хаалгыг аажуухан нээж онгойлгов. Төмөр хаалга эрдний голыг зурх мэт зэвүүтэйгээр чахарна. Эрдэнэ нэг амьсгал аваад чийдсэн мэт явж орлоо. Ингээд түүний чихүүд лүг хийж агарын даралт асар ихээр нэмэгдэх мэт болов. Гэсэн ч тэр зогссонгүй нэгэн шугамд яраатай байрлуулсан олон хөшөөг чиглэж чимээгүйхэн алхлаа. Харин манаачир түүний араас харж хэсэг болоод харуулын байр өдөө явж оров. Тэр нэг өдөр үе олон хар сүудэр мэт зүйлс нүдэнд нь үзэгдсэн бол өдгөө энд тэндгүй хөх гал улалзаж хаа нэг хүнгүүгээд өнгөрөх мэт харагдана. Үгүй үнэндээ тэгж санагдсан бос үнэхээр л тийм байв. Хашааны ёроол дагаад аниргүйхэн явах цагаан даашинцтай ганц бүсгүй. Булшны чулууг сүлжилдэн гүйх бяцхан хүүхдүүд тэрч бүхэл газраас нэг цухиж нөгөө дал дорн байх хүн дүртэй эвгүй зүйлсч харагдана. Гэхдээ тэднээс ямархан аваач үл сонсдох ажээ. Бурхан минь, ийм зүйл байдаг гэж юу? Үгүй тэгээд энэ олон хүний сүнс хойд төрлөө холж амиралтгүй гэж юу? Эсвэл азгүй зарим л эндээ үлддэг юмсан уу? Эрдэнэ ийм бодсоор хэсэг яваад дороо хөшиж орхилоо. Үнэндээ тэр ямар болж хааж яваагаач мартсан байв. Гэтэл түүний нүднээ өөрөөс нь 50-аад алхмын цаана байх нэгэн булшин дээр бөөн хар утаа мэт зүйл олгойдон байх нь харагдлаа. Үнэхээр л тэнд машины дугуй шатаачсан мэт өтгөн хар утаа шиг зүйл эрчилж үзэгдэн. Гэхдээ улалцах гал гэж зүйл байсангүй. Залуу өрийн хамаг бие мөсөнд жиндэх мэт чичирч эхэлжээ. Гэвч хөлөө зөөж ядсаар өнөөх бул шүүд дөхөв. Одоо тэр булшны өмнө иржээ. Хар утаа адил зүйл багахан сэрэх мэт болж түүний дотроос цог мэт хоёр улаанууд өөдөөс нь тагширтэн. Эрдэнэ чичирсэн гараараа халаасаа тэмтэрч өвгөний өгсөн зүйлийг арай хийж гаргаж ирлээ. Өнөөх нүд хийгээд утаа адил зүйл өөдөөс нь аажуухнаар ойртож эхлэв. Ингэхт нь Эрдэнэ цаасыг шалмагхан задлаад тэрхүү зүйлийн зүг цацаж орхилоо. Яг энэ мөчид өнөөх хар утааны зүгээс хүн хэг хийх мэт бөглүү чимээ гараад таг болчихно тэр. Эрдэнэ аажуухан аргиж ухарлаа. Хар дүр яг л киноны хальс зогсоочихсан мэт хэсэг байсан гол зуртал муухай бархирсаар хоромхон зурт сарниж үгүй болох нь тэр. Эрдэнэ шуудхан л эргээд машин тийшээ гүйлээ. Тэр хар ирчээрээ гүйсээр хашааны хаалгаар гарч нэг л мэдхэд машинд ороод суучихжээ. Бурхан минь, одоо болсон байхаа. Болсон ч байх ёстой. Эрдэнэ ийн хилээд машинаа асааж буйны газрын буйдхан зогсоолоосоо хамаг хурдаараа гарч одлоо. Түүний ард чимээгүй хот охтын аниргүйгээр дүнсийж үлдэв. Тэнд хинч юуч үл харагдах билээ. Гэвч үнэндээ бидэнд чимээгүй бас эзэнгүй мэд харагддаг энэ газарт бидний мэдэхгүй бас таниагүй
Тэр үл мэдэгдэх ертөнц оршин байдаг ажээ.